За тэгвэл өнөөдөр үзэх нь бас нэг адилхан ерөнхийдөө бол эготой адилхан байгаа даа. Одоо өмнөх хичээлдээ бас адилхан. Гэхдээ бүгдээ энийг яг ингээд дараагийн PD area буюу одоо premium discount-ийн одоо цуваа area гэхээр цувааг одоо үзэхэд нэлээд чухал үүрэг гүйцэтгэх тийм ойлголт байгаа даа. Тэгэхээр бүгдээ энийг үзцгээе. За хамгийн дөрөнд үзэхүүл liquidity void гэдэг зүйл байгаа даа. Liquidity void. За ер нь бол бид нэр ингээд одоо ингээд арилжааг чартыг харахаар ханш ерөнхийдөө бол ер нь бол ингээд нэг тал руугаа маш хүчтэй displacement хөдөлгөөн явд юм байна гэж яриад шүү дээ. Тийм маш хүчтэй хөдөлгөөн хийд юм байна нэг тал руугаа. Тэр нь юунаас ч болж болно те. Мэдээнээс ч болж болно. Ямар нэг улс төрийн одоо ямар нэг ишүүнээс ч болж болно те. Эсвэл ямар нэгэн дайн одоо те даймаа өвчин зовлон юунаас ч болно. Энэ зах зээл гэдэг зүйл бол баг дэлхийн бүх зүйлээс хамааралтай. Ямар нэгэн том улсын те энэ тэнд одоо юу гэдгийг одоо дайн тэгдлээ алт гэдэг зүйл бол өссөн индексэд унана тэгэл янз бүрийн байдлаар те энэ бидний арилжж байгаа энэ бүтээгдэхүүнүүд ямар нэгэн байдлаар ямар нэгэн хүчин зүйлээс бол заавал нэг тодорхой хэмжээний маш хүчтэй хөдөлгөөнүүд хийгддэг. Нэг бол маш төдийш нэг бол маш төдий доошооч те ямар ч бүх цаг дээр жижигчээ томч. За тэгэнгүүт тэгвэл түүнийг бид нэр юу гэж ойлгох вэ гэхээр liquidity void гэж ойлгох зүйл. Liquidity void. За void гэдэг нь ерөөдөө бол хоосон зай, хоосон орон зай тий. Одоо яг монголоор ч юу гэдэг юм. За liquidity void гэдэг нь юу гэдэг. Яг одоо та бүхэн бүгдээ энэ чартыг харангууд энд биднэрт энэ чартан дээр ерөөдөө нэг хоёр тоглогч байгаа гэж яриад байгаа тий. Нэг нь дээшээ өсөхийн тулд худалдаж авдаг buy тоглогч, нөгөөх нь доош унахын тулд зарж байгаа sell гэдэг хоёр тоглогч байгаа даа. Тийм үү? Seller тий, buyer seller гэх хоёр тоглогч байгаа даа. Тэгвэл яг энэ үед болохоор та баярууд маань сайхан худалдаж аваад тий гэтэл сэлүүд маань буцаж зараад айн сайхан ребаланс хийлгээл тий нөгөө нэг ханш гэдэг зүйл чинь ерөөдөө бол амар гоё ингээд одоо тэнцвэрт байдлыг хадгалаа яваад штэ өсгсөн бол сайхан унгаал өсгсөн бол унгаал тий тэгвэл энэ маань өөрөө том одоо яг хөдөлгөөнөрөө нэг өсгөөл нэг унгаал тий ахиж нэг өсгөөл нэг унгаал амар гоо ингээл ханшиг ерөнхийдөө бол өсгөөл унгаал амар гоо тэнцвэр байдалтай яваад шүү дээ тийм үү expansion retracement-ийг яваад тийм гисэн чинь энд ингээ явж яснаа гинт маш пүн доош унсан. Тэгвэл энэ юу илтгэхэд байгаа юм бэ гэдгээр энэ болохоор яг тухайн энэ үед liquidity гэдэг чинь өөр хөрвөх чадвар тийм үү хөрвөх чадвар те ямар нэгэн байдлаар sell юм уу buy аль нэг талтаа ер нь бол ханш ингээд юу яаж ах хэвээр одоо sell юм уу buyer маань би энтэйгээ одоо зарж худалдаж авч яаш ерөнхийдөө энэ зах зээлд одоо ханшиг одоо хөрвүүлж явах хэрэгтэй тийм үү тий хоорондоо зарж одоо зах зээлийг бол ерөнхийдөө бол одоо liquidity буюу одоо ингээд одоо худалдаж авч байгаа хүмүүст хүмүүс одоо зарж яадаг зарж байгаа хүмүүст худалдаж авч тиймэрхүү зүйлийг бол liquidity гэж яриад байгаа шүү дээ ер нь бол тийм үү энэ ямар нэгэн байдлаар ордрууд байгаа даа энэ ордрууд энэ бүгд өөрөө liquidity. Тэгвэл яг энд бол liquidity void гэдэг нь юу вэ гэхээр зөвхөн яг энэ 1 2 3 4 5 candle дээр за ерөөдөө бол 1 2 3 яг энэ том хөдөлгөөнийг маш хүчтэй хөдөлгөсөн энэ candle дээр харангуут ханш юу вэ гэдэнгүүт энэ юу ч ганц тоглолт одоо энэ чарт маань ерөөдөө бол нэг л тоглогчоор орж ирсэн байгаас тэрний юу вэ гэхээр ганцхан sell хийж байгаа нөхдөд байна тийм үү ханшиг маш хүчтэй дээшээ доошоо түлхсэн sell хийж байгаа нөхдөд байна тийм тэгвэл энд яаж нэг гэхээр энд өөрөө liquidity void буюу ерөнхийдөө бол энд бол ямар ч хөрвөх чадвар байгаагүй энэ зүгээр л ханш зүгээр seller-д маань шиг маш төдвөл доош нь түлхсэн. Тийм зүйл байгаа байхгүй. Ямар ч эсрэг талтай buyer байхгүй те. Ямар ч нөгөө яг энэ шиг өсчөөд унаад ингээд rebalance хийгээд байгаа ханш тэнцвэртэй байдалтай яваад байгаа тийм зүйл байхгүй. Зүгээр л маш дундсан. Тэгээ liquidity хөрвөх чадрын оронд одоо хоосон орон зай бий болсон байхгүй. Энэ зөвхөн seller-д л энд дөрөөс энэ дунд ямар ч buyer байхгүй те. Тийм зүйлийг хэлдэг байгаа liquidity void гэдэг маань. За тэгэнгүүт liquidity void-ыг яах ёстой юм бэ гэдэг асуулт гарч байна. Та чартанд liquidity void-ыг маш их хэмжээгээр харна. Тэгвэл энэ ингээд унчлаа гэдэг энэ ингээд унаад байна гэсэн бол ойлголт байхгүй. Энэ ингээд унчлаа гэдэг энэ шууд ингээд буцаа өссөн гэсэн ойлголт байна. Тэгэхээр бид нэр юуг ойлгох вэ гэхээр liquidity void хийгдсэн чинь ханш ямар нэгэн байдлаар энэ liquidity void-ыг нөхөх гэж орж ирэх юм байна. Энэ ханш гэдэг өөр нь бид нар бол цаана ингээд чартыг ойлгоод байгаа шүү дээ. Чарт гэдэг чинь ерөнхийдөө нэг өссөн бол нэг ундаг. Нэг өссөн бол нэг ундаг тий. Заавал том өсөлтийнхөө буцаж retracement гэдэг зүйл бол заавал орж ирдэг. Тэр нь ямар нэгэн байдлаар тодорхой хэмжээгээр орж тий. Ихч бай багч хамаагүй заавал retracement гэдэг зүйл орж ирэх ёстой.
Liquidity void ялгаагүй. Маш удаан унтсан ч гэсэн энэ мөнгөд ирээдүйд унаад байна гэсэн үг байхгүй. Энэний тэгэхээр бид нэр retracement гэдэг зүйлийг ойлгох хэрэгтэй болно гэсэн. За тэгвэл чартыг харсан чинь энэ liquidity void үүсснээ ханж буцаж өсч орж ирээд энийг яаж юм. Тэгээ одоо энэ liquidity void-ыг буцаж rebalance хийгээд шүү дээ, тийм үү? Rebalance хийж тэ. Imbalance, rebalance. Тэгвэл арай өөр нэрээр liquidity void-ыг буцаж орж ирээд fair valuation буюу одоо бидний жоохон байж байгаа үзнэ. Одоо буцаагаад ханшийг одоо энэ өсөлт уналтын тэнцвэржүүлээд байгаа байхгүй. Одоо тэнцвэр дүнийг тогтоогоод байна гэх юм уу? Бүгдээ талхын дээр жишээ авъя л да. За яг одоо Монгол талах гэдэг юм би сайн мэдэхгүй байна. Гэхдээ бүгдээ за 3000 гэдэг үнээр авъя заяа. Атартлах те бидний мэдээ маш гэдэг атартлах. За атартлах 3000 гэдэг үн байлаа. Тэнгүүд нэг өглөө бас би ингээл те өглөө нь ингээл амар гоё ингээл атартлах идмээр санагдал атартлах ингээл авах гэсэн чи гинт ханш 5000 гэдэг үнд очсон. Нэг өглөөс төрсөн. Өчтөр орой 3000 байсан чи өнөөдөр ингээ 5000 болсон. Тэгвэл энэ хоёрын голд ингээ 2000 төгрөгийн одоо void буюу хоосоо харин зөө үүсч тийм үү? Тэ? The gap үүсч юм юу гэх юм. Хоосоо харин зөө үүсээд байгаа байхгүй үсэрсэн. Тэнгүүд бид нэр одоо чартн дээр хэрэг атартлахны үн ингээ 3000 төгрөг байснаа. Ингээл 3000 дээр ингээл амар хэлэлжсэн. Гэд өглөөс ч 5000 болсон. Тэнгүүд өөний татартлахны 6000 болох нь 7000 бид нэрэндээс бодохгүй шүү дээ. Бид нар юу бодох юм яг арилжаач юм. Би татартлахны бараг futures татартлахны чарт дээр би арилжаа гэдэг хүн гэж бодъё заяа. Тэнгүүд бид нар юу гэж бодох вэ гэдгээр энэ ингээд liquidity void үүссэн юм чинь. Ядаж энийхээ тал ядаж ийшээгээ орж ирэх үед би буцаагаад ингээд price action ажиллаж агаад тэр нь дахиад buy хийх юм байна гэдэг мессежийг авна гэсэн үг шүү. Тэнгүүд татартлах маань 5000 гэдэг үн байснаа 3000-аас 5000 руу орсноо ханш буцаж ингээд багаар унж орж ирснээ 4000 гэдэг үн рүү орчод буцаад 6000 хүртэл ингэж явна гэсэн. Энийг бид нэр retracement гэж ярьдаг. Энийг бид нэр liquidity void хийгээд байна гэж ярьдаг. Энэ бол ямар ч liquidity байгаагүй энийг буцаж ханш юу н орж ирээд rebalance хийгээд явж гинэ гэдэг санаа гэлтгээд байгаа шүү. За энэ buy талтай ялгаагүй адилхан. Ханш эндээс ингээл амар гоо ингээл тэр range-лээл за range-лнэ энэ range-ээс ханаас гарч ийн. Энэ order block-оос expansion яваал буцаж орсон ахиж expansion маань өөрөө юу болж байна. За consultation хэлбэрээр орж ирэл. Энэ ямар нэгэн байдлаар ингээд мэдээ үлээ гэдэг чинь тийм үү. Та энэ зүг харуул энэ мэдээ үлээ гэдэг энэ тийм. Мэдээний өмнө үүсэж байгаа юм гээд бол энэ ингээд consultation хөдөлгөөн болцсон ба шүү дээ тийм үү. За тэгснээ consultation доош орж энэ liquidity-г пүн авснаа буцдээш маштай хөдөлгөөн орж ирж. За liquidity void гэдэг нь өөрөө бас цаанаа ингээд та харуул ер нь ханш яагаад вэ? Нэг өнгийн том биетэй кандалууд хэлээд шүү дээ тийм. Нэг өнгийн том биетэй кандал. Өөр дөр маш олон gapтэй энд нэг gap байна. Энд хоёр gap байна тийм. Энэ gap-уудтай хөдөлгөөнийг хэлээд байгаа шүү. За тэгвэл одоо энгээрээс гарч ирж байна. Амар гоо range явж байснаа ханш доошоо орж ирж liquidity авснаа энд 1 2 3 4 5 6 дандаа нэг өнгийн кандал хараарай. Голд нь ямар ч эсрэг өнгийн кандал байхгүй. Эндээс ногоон. Энэ ногоон дуустал нэг өнгийн кандал байгаас. Энэ бол өөрөө ерөнхийдөө бол liquidity void үүсэж байна гэж яриад. Liquidity void. За тэгээд энэ ингээ ханш ирээдүйд орж ирээд яаж вэ? Liquidity void орж ирж нөхөөд буцаагаад энэ нөхж байгаа шалтгаан нь юу лээ? Rebalance хийж яриад байгаа шүү дээ тийм үү? Rebalance хийгээд буцаагаад ханш дараагийн хөдөлгөөн хийгээд явж ин гэсэн. Энэ бол liquidity void байна. За. Тэгвэл liquidity void гэдэг зүйл чинь ерөнхийдөө бол одоо яг энэ зүйл байгаа шүү дээ энэ зүйл. Энэ зүйлийг ерөнхийдөө бол заавал шууд нөхөх ёстой юу гэдэг асуулт гарч байна тийм үү? Шууд нөхөх ёстой юм уу? Заавал шууд нөхөх шаардлага байхгүй. Бидний өмнө харсан хоёр жишээн дээр бол ерөнхийдөө бол тийм яг энэ дээр бол ирж орж ирсэн шууд нөхөө явчих чинь. Зарим үед яадаг вэ гэхээр одоо энэ дээр ч гэсэн ханш унчаад ирээд орж ирээд нөхөө явж чинь тийм үү? Шууд нөхөх шаардлага бол ёстой бол байхгүй. Гэхдээ тодорхой хэмжээний хугацаанд одоо энэ ингэж унж орж ирсэн ахиж нь жоохон байжснаа унж орж чаа буцаад эргэж орж ирээд нөхөөд ингэж явж байгаа тохиолдолч байгаа. Шууд нөхөхдөг халбгүй. Тэгвэл заавал нөхөх ёстой юм уу? Бас заавал нөхөх ёстой бас халбгүй. Тодорхой хэмжээгээр нөхөх ёстой. Заавал л биш. Магадгүй энэ маань ингээд том цагаараа ингээд юу гэдэг ингээд маш том цагаар ингээд одоо жишээ нь та ингээд энийг харснаа ингээд 1 минут ингээд баахан лаа байсан. Энд чинь 5 минут зүгээр л харлаа шүү дээ тийм үү. Тэгэхээр тэр нь болохоор цаг хугацаанд хамаарна. Одоо жишээ нь ингээд үнэхээр daily-гийн лаа ингээд daily-гийн амар том лаа байл бид нэр энийг ирээдүйд орж ирээд нөхөд явнаа гэж бодно гэсэн үг. Тэгэж ханшийг одоо
retracement-тэй тэгж ханшийг тэнцвэржүүлж байгаа. Тэгж ханшийн ойрын тэнцлийг олж байгаа гэж хэлсэн гэсэн. Тэгвэл liquidity void-ыг заавал нөхөснө шаардлагатай яг нэ. Заавал бүтэн нөх шаардлага байхгүй. Одоо яг liquidity void яг энэ candle-ээс эхэлж стартаа. Эндээс ингээд нэг өнгийн эсрэг ингээд амар олон төрлийн candle тийм яг энэ хүртэл те. Одоо яг энэ хүртэл. Тэгвэл энэ liquidity void-ыг ханш болохоор энэ дээр яаж чинь ер нь бол 50% хүртэл орж ирэх гэсэн юм шүү дээ тийм үү? 50% хүртэл орж нөхчөөд хаш доош унж. За тэгвэл liquidity void болон fairly gap юугаараа ялгаатай вэ гэхээр fairly gap гэдэг нь ерөнхийдөө бол ингээд 3 candle-ыг одоо бид нар жоо мэж үзэн л тэ 3 candle-ыг ер нь бол хилээд байгаа байхгүй. Одоо ингээд 3 candle-ийн ер нь голын ингээд үүсгэж байгаа энэ imbalance энэ fairly gap-ыг ерөнхийдөө fairly gap гэж яриад байгаа. Liquidity void нь болохоор хичнээн gap дээр энэ болохоор 1 gap байна, 2 gap байна, энд ингээ 3 gap байна, 4 gap байна тий. Хичнээн gapтэй байж болно. Тий. Ер нь бол тий liquidity void гэдэг маань ерөөхдөө displacement гэдэг юм. Юм ингээ зааталж өгöd байгаа гэсэн. Бид нар яагаад liquidity-ийг яагаад displacement төлөвлөгөө гэж яриад байгаа юм. Displacement төлөвлөгөөнд ер нь трендийг эргүүлээд шүү дээ тийм үү. Liquidity void маань трендийн дунд ч гэсэн явж болно. Одоо ч л үгтэй displacement төлөвлөгөөнийг бид нар тренд ирэхэд ингэж орж ирээд ханш ингээд эндээс пүн орж ирээд яг энэ төлөвлөгөөний бид нар displacement төлөвлөгөө гэж яриад байгаа шүү дээ тийм үү. Тэгэхээр эндээс нь displacement орж ирэх нь орно гэдэг байгаа. Тэгвэл liquidity void маань ингээд дээшээ явж байгаа хөдөлгөөн дээр эндээс ч үсч болох байхгүй. Тренд үргэлжилж орж иж байгаа л. Ирээдүйдээ ийшээ орж ид ингэж явж болно. Яагаад liquidity void гэж яриад байгаа гэхээр яг бидний дараагийн үзэх fair valuation таймер одоо тэрнтэй холбогдох хэрэгтэй байгаа байхгүй утга нь өөрөө цаанаа. За тэгвэл дараа нь fair valuation буюу одоо fair valuation гэхээр одоо юу л та ер нь ICT гэдэг одоо тэ хүн маань одоо трейдер маань одоо ерөнхийдөө яг зах зээл гэдэг зүйл бол нэг талтаа хөдөлсөн ч гэсэн түүнийгээ заавал орж ирж нөхөх гэж хөдөлт юм байна гэдэг санааг бол ерөнхийдөө илтгэхэд байгаа байхгүй. Ямар нэгэн хүчтэй хөдөлгөөн явсан бол заавал түүнийгээ одоо fair valuation гэхээр одоо бодит үнийг ер нь барих гэж хичээд юм байна гэдэг санааг бол илтгэхэд байгаа. Тэ? Одоо яг энэ жишээ байна л да. Одоо ч ханш ингээд эндээс өсчихсэн гинт тийш маш их унж ийн тийм үү. За тэгвэл бидний үүссэн liquidity void бол энд байгаа тань тэ. Ханш ингээд одоо нэг өнгийн олон гайфтай ингээд тэ үүсгэсэн. За тэгвэл ханш энэ дээр яаж ийн орж ирсэн ээ. Энд орж ирээд нөхөд ингээд явцсан байна тийм үү. Гэтэл яг сүүлийн энэ хөдөлгөөн биш тэ яг эндээс ингээд энэ хөдөлгөөн орж ич тийм хүчтэй хөдөлгөөн. Тэгвэл энэний fair valuation буюу одоо ингээд яг энэ хүчтэй явсан яг эндээс энэ хүртэл явсан энэ цэгийн одоо буцаж fair valuation би одоо энэ бодит үнийг олохын тулд одоо бодит одоо тэнцлийг одоо тийм одоо ханшийн одоо ер нь тэнцлийг олохын тулд ханшил яаж юм гэдгээр удаанаар retracement орж иж байгаа байхгүй айл хүртлийг гэдэг юм бол энэ gap хүртэл байна те энд бол ерөнхийдөө бол энэ gap хүртэл байна. Тэгээ энэ хүртэл те яагаад вэ гэхээр ерөнхийдөө бол яг энэ сүүлийн ногоон candle-ыг ханшийн хөдөл их бие рефцийн цэг учраас эндээс л ер нь бол ингэ fair valuation гэж орж иж байгаа. За ерөнхийдөө бүгдээ жоохон бич санааг нь хэлтгэн. За тэгээд ер нь бол тодорхойлт нь бол юу яг ICT-ийн өөрийнх нь PPT-ийн дээр юу гэж хэлж ийн вэ гэхээр за ерөнхийдөө бол ханш ингээд тэгээд одоо бид нар ингээд харуул dealing range гэдэг зүйлийг тодорхойлоод байгаа шүү дээ тийм үү. Dealing range чи юу вэ? Ямар нэгэн liquidity авсан хоёр цэгийн төгсгөлийг бид нар dealing range яриад байгаа шүү дээ тийм үү. Buy side liquidity энэ болохоор яаж энэний дооргоо sell side liquidity-г авч байгаа энэ цэг тий. Тэнгууд энэ цэгээс бид нар dealing range татангууд ханш яаж ийн энэ хоёроор тогтчих шүү дээ тийм үү. За 50% дээ 50% нэг энэ авда тий 50% нэг авда. За тэгвэл бүгдээрээ энэ дээр юу арах юм? Яг одоо энэ дээр ингээ ханш ингээд доошоо эвдсэн энэ external-ыг ингээ авцсан тий энэ бидний external range тий энэ дээр external range-ийг аваад ханш эндээс магадгүй эндээс доош унж орж иж болно шүү дээ ингэж унж орж иж болно шүү тийм үү. Тэгмээ эндээс нэг internal high-ыг авчаад өөрөө эндээс буцаад доошоо external хийцсэн. Тэгвэл бидний external range нь яаж үүсэж байна? Энд ингэж үүсэж байгаа тийм үү. Тэгвэл бид нар энэ дээр юу бодох юм? Яг энэ ханш өсөөд ирэнгууд ер нь одоо internal авах гэж явж байгаа юм байна. За тэгвэл бид нар өмнө нь болохоор internal гэдгээр ингэж авдаг байсан те. Ингэж авдан тийм үү? Ингэж internal авна. Тэгвэл эдгээр чинь одоо тэгвэл юу хэлэх гээд байна гэхээр ханш хитрхи нэг талтаа хөдөлсөн бол sell ч buy ч нэг талтаа хөдөлсөн бол
эцсийн байдлаар энэ нөхөр чи ер нь fair valuation хийх гэж орж ирд юм байна. Ханшийг ер нь тэнцвэржүүлэх гэж орж ирд юм байна. Тэр одоо яг шудраг үн гэдээ хэлж жоохон сониорчлогдсон. Зөвхөн бодит үнийг олох гэж байгаа. Одоо шил талах гэдэг чинь өөрөө үнэхээр 3,000 гэдэг үнэтэй байсан чи гинт талах чинь 5,000 руу ороод ирлээ. Тэгвэл энэ хоёрын голд ерөөсө бодит нь байхгүй шүү дээ. Энэ зүгээр ингээ те шууд ханш үсэрсэн биш дээ. Тэ? Энэ 5,000 руу биш ханш буцаж унж орж 4,000 руу орж ирэнгуудаа буцаагаад зах зээлд илүү энэ хөдөлгөөө ер нь те энэ нэг хүчтэй хөдөлгөөн явсан шүү. Одоо буцаж орж байд энэ маань ингээд одоо ретресмент те одоо буцаж би ингээд ханшийг бодит үнийг тогтоож шүү те 4,000 байна уу 3,800 байна уу хамаагүй те хийчихээс хамаагүй ийшээ орж ирээд буцаагаад 5,000 эвдээ 6,000 эвдээд явж байна. Тэгвэл 3,000-аас 5,000 ирээд 5,000-аас шууд 7,000 руу өсрээд цаашаа яваад байл эн чинь ямар ч ханш ч ямар ч утгагүй байгаад шүү тийм үү. Зөвхөн нэг талдаа л төлөв зүгээр ингээл те. Тийм биш. Өссөн бол буцаж орж түүнийгээ fair valuation бодит үнийг хийгээд буцаагаад дэше өсч орж ирээд бос бодит үнийг хийгээд те ингээд ер нь бол ханшиг дандаа тэнцвэржүүлээ яваад идэм байна гэдэг санааг бол хэлдэг байхгүй логик нь яг энэ fair valuation гэдэг санааг бол. За одоо тэгвэл энэ дээр ингээд бүгд бодоод үзье. За ганц оролцогч байна тийм үү энд бол. Одоо ингээд бүгд ингээд ханшиг харсан чи өө энэ нөхөртэй эндээс ингээд өсвөл энэний болохоор fair valuation хийцсэн биш таар да. Тэ одоо нэг retracement төлөв ороод ирсэн шүү дээ. За тэгээд ингээд явж яснаа энд ирсний гинт ханш маш хүчтэй явцсан. Одоо энэ тэгвэл liquidity void мөн байна тийм үү? Нэг талдаа маш хүчтэй том candle-аар нэг өнгийн том candle-аар явцсан бодлоо. Ганц оролцогч, ганцхан buyer гэдэг оролцогч байгаа энд. Тэгсэн чинь одоо бид нар бүгд энд юу хүлээх юм? Одоо энэний fair valuation орж ирэх юм байна. Retracement төлөвөө хүлээнэ. Энийг ер нь ингээд явангууд энэ шууд ингээд явах. Бид нар ингээд энэ одоо retracement хүлээнэ гэж. Тэгвэл ханш яаж юм? Бид нар тэгвэл яг энд болохоор яаж юм? Энд чинь external-ыг бидний external энд байгаа шүү тийм үү? External-ыг энд тогтоогоод энэ хүртэл дахиад шинэ интерес нь external хийцэн шүү дээ. Тэгвэл бидний яах нь дийлэн range ингэж тогтчих юм тийм аа. Одоо энэ улаан ногооноор ингэ тэмдэглэсэн. Тэ? Улаан ногоор тэмдэглэсэн. Тэгвэл бид нар энэ дээр юу гэж бодох юм? Одоо энэ liquidity void. Тэгээ одоо энэ нэг тал руугаа хөдөлгдсөн энэ хөдөлгөөнийг бид нар энэний fair valuation хүлээнэ гэсэн. Тэгсэн чинь хаашаа чинь fair valuation доош унж орж ирж дээ. Тэгвэл ганц тоглогч байсан buyer-ууд маань буцаж ийшээ яаж юм sell-руу дээр орж ирж таарч байна. Sell-рууд оруулж ирж энд зөвхөн buy байсан бол энд буцаага sell-ээр орж ханшиг ингээд тэнцвэртэй байлгаад байна тийм үү. Нөгөө нэг тэнцвэр дүнийг энд бол тогтоогоод дэш таарч байна. За тэгээд ер нь бол ийшээ энэ хүртэл орж ирээд ер нь бол тэ энэ болохоор бид нар юу лээ энэ интернал авч чинь тэ интернал аваад явж байгаа нь бидний fair valuation болоод тэгээ хашихаа дараагийн хөдөлгөөний хийгээ явж байгаа гэсэн. За энэ дээр ч ялгаагүй. За ханш эндээс ингээд тэгээ Nasdaq-ийн chart ингээ ханш дэш орж ирсэн ингээл external хийгээл унж орж ирээд fair valuation хийгээл өсөөл fair valuation хийгээл ингэж нэг гинт доош пүн утсан. Энийг доош их бэрээдсэн. Энийг доош их бэрээдсэн. Тэгвэл бид нар юу гэж бодох юм? Одоо тэгвэл энэ хүчтэй унсан хөдөлгөөний fair valuation яаж юм гэдгээр энийгээ эвдэхгүй заяа харж байгаа. Энийгээ эвдэхгүй энэ хүртэл fair valuation орчиж байгаа байхгүй. Энэ бүгд өөрөө консультейшнээр юу хэлж байна гэхээр зүгээр л энэ нэг талтай одлсон хөдөлгөөнийг буцаж тэнцвэржүүлээд байгаа юм гол жишээ нь болоод байгаа байхгүй. Тэгээ эндээсээ хаш хүчтэй унж. Энэ цэцэлгээ хүчтэй унсан ч гэсэн эцээст яаж нь орж ирээд тэнцвэржүүлээд дахиад магадгүй дараа нь ингээ ундаг ч юм уу. Эсвэл энийг хаяа чи equal high болсон байна. Энэ equal high ингэж орж аваад ингээ явдаг ч юм те. Тиймэрхүү зүйл юм гэсэн. За өөр нэг жишээ. За эндээс ингээ ханш ингээ дээрээс унж орж ирлээ. За тэгээд одоо яг эндээс гэлээд нөө хар гэдээ маш үлийн том бат гэсэн. Эндээс маш том унж. Тэгвэл энэ бидний fair valuation мөн байна тийм үү? Биш ээ. Liquidity void те нэг талтай хүчтэй хөдөлж байгаа хөдөлгөөн мөн байна уу? Мөн байна. За энэ болохоор external-ыг авдаг ч юм уу те. External-ыг дахиад энийг external-ыг авахгаа хүлээж байгаа ч. Тэгвэл энэ өөрөө өсөж байгаа хөдөлгөөн бүгд юу байсан юм? Зүгээр л энэ уналтын хөдөлгөөний retracement хөдөлгөөн байгаа байхгүй. Тэгвэл retracement хөдөлгөөнийг бид нар болохоор зүгээр яг ингээ үзснээрээ энэ expansion retracement энэ expansion гэл ингээл орчиж болно л та. А гэхдээ тэр цаад логикийг ойлгоод илүү дайггүй байгаа байхгүй. Илүү сайн ойлгох болно шүү дээ. Энэ expansion явсан шалтгаан чинь ерөөд бол liquidity void үүсээд ханш ер нь external-ыг хийгээд явсан юм. Одоо тэгвэл бидний хүлээлт юу юм? Энэ хүртэл орчтой хүлээлт юу юм? Энэ ханш ер нь доош явах юм шүү гэдэг хүлээлттэй орж ирнэ гэсэн. Тэгвэл энд байгаа өсөж байгаа бүх хөдөлгөөнийг бид юу гэж үзэх юм гэхээр энэ бол зүгээр энэ уналтын fair valuation хөдөлгөөн юм байна. Нэг өссөн бол ингэж орж ирээд ханш ингээд тогтоод ингээд байгаа шалтгаан чинь энэ өсөлтийнхаа
fair valuation хийгээд байгаа юм байна. Тэгээ буцаад ийшээ явах хөдөлгөөн юм байна. Тийг ойлгох гэдэг байгаа байхгүй. За тэгээд ингээ харсан чинь ханш энийг авахын тулд яаж ийн? Нэг 50 руу орж ирж байна те. Одоо сүүлийн одоо энэ юуныхаа liquidity void-ха 50 руу орж чинь тийм үү? Тэгээ 50 руу орж ирсний ханш нэлээд өсөөл нэлээд унаад байж ирсэн. Энийхээ liquidity-г аваад юу илээ? Энэ all high-ыг аваад явж байгаа хөдөлгөөн чи өөрөө reversal явж. За тэр reversal явахдаа эн чинь ингээд энэ daily-гийн chart байвал энэ бас өөрөө liquidity void болно тийм үү? Маш нэг талтай хүчтэй хөдөлгөөн явж байна тийм үү? Expansion гэжэндээ бид нараас expansion retracement орж ирж байна уу? Яагаад орж ирж байгаа вэ? Энэ сүүлийн уналтын бас fair valuation хийх гэж орж ирж байна та. Орж ирээд буцаад доош унж. Пүн. Ахиж орж ирж байна. Fair valuation хийж байна. Аль өртлөө. Энэ fair value gap-ийг нөхөөд пүн. Зүгээр ингээд chart харсан ч энэ нөхөр чинь зүгээр ингээд fair valuation хийгээл яваад идэм байж тэгийг харагч. Одоо ингээд эндээс харагч нар та. Унсан, өссөн, унсан. Тэгвэл энэ донд бидний хараг үзэх fair value gap гэдэг зүйл энэ дээр та. Ханш унагсан, пүн. Гэхдээ энэ fair value gap-тай стил одоортол бариад байна та. Барайл. Тэгээ эндээс хойш хад унагч байна. Унсан. Хад нь юу өссөн бэ? Fair value gap өссөн. Энэ fair value gap үс чинь ингээд gap ер нь үс чинь яагаад ингээд ханш ингээд хар өнгөөр унаад байгаа юм бэ гэдэг маань нөгөө л нэг түрүүн жишээ байхгүй. Ханш нэг талаа л нэг тоглоод байна. Нэг тоглогч нь л нэг талаа гарцсан байна. Энийг тэнцвэржүүлэхийн тулд энийг одоо бодит үнэтэй болгохын тулд fair valuation хийхин тулд ерөнхийдөө ханш унаад буцаж gap дээр орж ингэж reaction өгöd байгаа юм байна. Тэгээ ханш доош унасан. Тэгээ энийхээ бүр томор нь fair valuation хийгээд fair valuation хийхдээ хүртэл таад ингээ хараад байлнаар да. Энд ингээл харахыг яваад. Энэ order block руу орж хийж байгаа. Унсан fair value gap руу орж хийж байгаа. Унсан тий. За эндэрсэн жишээ. За нэг ингээд consultation явсан. Consultation явснаа гинт хүчтэй өссөн. Тэ энэ high make аваад мэдээгээр ч юм уу юугаар ч юм мэдэхгүй тэ нэг юм өрсөн. За тэгсэн чинь хааш нэг газар тулж ирээ буцаж унж орж ирж байгаа. Нөгөө нэг амар том fair value gap аа. Тэ энэ одоо liquidity void-ыг за энэ болохоор ганц том candle-аар үүссэн учраас бүгд fair value gap гэж яриа заа. Fair value gap-аар ингээд бол үүсгээд түүнийхээ одоо fair valuation хийгээд шүү дээ тийм үү. Энэ том үүсгэсэн хөдөлгөөнийхөө нэг талдаа үүсгэсэн хөдөлгөөнийхөө fair valuation-ыг хийгээд ер нь бол 50 руу орж ирчээд дээшээ дараагийн үтгийг хийгээ яваад шүү дээ та. Дээж үүсдэг байна шүү дээ. За өөр жишээ. За ингээл ханш өсөөл энэ доотлын liquidity-г reversal хийгээл ханш дээш өсөөл доош унаал энэ дээш өсгдөөцсөн даад хараараа дээш өсгдөө энэ дүлдээсийн fair value gap руу орж ирээд нөхөд дахиад дээш өсч. За тэгвэл яг эндээс эхлээд ханш ингээ маш хүчтэй ингээ нэг талдаа хөтөлсөн. Том биетэй. Тэгвэл энэний ингээд бас хөдөлгөөний бид нэр ингээд liquidity-г аваад харсан чи 50% дээр хардаа яаж спорт авч. Тэгвэл энэ бүх хөдөлгөөн юу юм? Энэ бүх хөдөлгөөн энэ том хүчтэй хөдөлгөөний fair valuation орж ирж байгаа байхгүй. Тэгээд дээш хүчтэй өсч байгаа. Бид нар юу гэдэг ингээл яг и тухайн үед нь энэ одоо хэдэн цаг ч үгүй нэг цаг ч юм уу нэг өдрөх ч юм уу чарт харж байсан чи 5 минут руу орол харуулгууд өнөөс ойлгохгүй энд нь нэрснээ доош шорт арилж байгаа гэл энд нь нэрснээ доош шорт арилж байгаа ч юм уу энд нь дээш бай арилж ерөөсө том цагаа харахгүй ингээд ойлгохгүй хөдөлгөөн ер нь юу хийх гээд байгааг ойлгохгүй яг ингээд том цагаар нарсан чинь өө энэ хөрчин зүгээр л энэ хөдөлгөөнийг fair valuation хийгээд ер нь эцсийн байдлаар ирээд ийш явах юм байна гэдэг санаанд хүрч байгаа байхгүй.